Худалдаа хөгжлийн банк. 1091 дугаартай үйлчлүүлэгч 9 дугаар цонхонд очно. Эрдэнэт дахь худалдаа хөгжлийн банк 1999 онд 2 дугаар сарын 12-ны өдрөөс 807 дугаар салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт дахь салбар нь 2006 онд харилцагч нартаа үйлчлэх орчин үеийн дээд зэргийн 5 тухтай банкны зориулалтын байрыг ашиглалтанд оруулжээ. Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар маань Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалингийн бэлнээр олгодог байсан систем маш том өөрчлөлт хийж төлбөрийн виза карт руу шилжүүлж байлаа. Ингэснээр орон нутагта бэлэн мөнгөний машин болон ИТЭМ-ийг суйрлуулсан цахим хэлбэрлэлөө шилжүүлж байсан анхдагч банкны нэг юм аа. Анх 1999 оны 9-р сард 350 сая төгрөгийн активтай 9 ажилтнтай байсан бол 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт актив 128.8 тэрбум төгрөгт хүрч 48 ажилтнтай нэг салбар нэг тооцооны төвтэй үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлэн худалдаа хөгжлийн банкны ангиллын салбар болсон байна. Тус салбар 2023 оны жилийн эцсийн байдлаар 26,000 гаруй карт эзэмшигчдтэй, 20 гаруй хадгаламж эзэмшигчтэй, 13 ATM байршуулан 560 суурин болон софт пост терминалыг үйлчлэгээний байгууллагуудад байршуулж, Эрдэнэттэй өөрийн гэсэн бат бөх байр суурь, нэр хүнд бүхий тэргүүлэгч банкны салбар болжээ. Найрсаг харилцаа, төрийн шуурхай үйлчлэгээ, халуун дулаан уур амьсгал, харилцагчид, ажилчид бид бүгдээр сэтгэл хангалуун байна. Монголын хамгийн анхны арилжааны банк, худалдаа хөгжлийн банкнд ажиллагаараа би бахархдаг. Хөгжил дэвшил хамтдаа худалдаа хөгжлийн банк.